Царцаа шоргоолж 2. Гүрж ардын үлгэр. Эрт урд нэг царцаа шоргоолж 2 найзалж гангар гунгар хигцэн замаар явсаар горхинд хүрчээ. Тэгтэл царцаа шоргоолж руу хараад "Би хараач хон, харин чи минь яадаг үлээ?" гэж асуухад нь "Би ч бас хараач хон" гэж шоргоолж хэлж байна. Царцаа хараагаад горхины нөгөө талд гарчээ. Шоргоолж хараагаад усанд очиж гин. Хөөрхий шоргоолж усан дээр хүүн урсаж санд минь. "Та минь туслаач, уснаас татаж аваач" гэж царцаанаас гуйж гин. Царцаа нь тонтонхон, бонтонхон үсэрсээр гахаад хурч очоод "Гахаагүй, хидхэн хялгас хайрлаач. Хялгасаар чинь дээс томоод усанд ойтсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Гахаа. Царс модны бяцхан үр авчирч идүүлбэл хялгас хэдийг ч хамаагүй өгнө гэж байна. Царцаа дахин тонтонхон, бонтонхон үсэрсээр царс модонд хурч очоод "Царсгүй, царсгүй. Бяцхан үрнээсээ хайрл. Бяцхан үрийг чинь гахаад аваачиж өгөөд дахиад надад хялгасаа өгч, хялгасаар нь би дээс томоод усанд ойтсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Өвгөн буурал царс өдөөс нь хараад "Хэрээ шуу, дээрээс минь муухай хашгираад амруулахгүй юм. Бушуухан очиж хилээд зайлуулбар чинь бяцхан үрнээсээ өгье" гэлээ. Царцаа бас л тонтонхон, бонтонхон үсэрсээр хэрээтэй зодгон учирч "Хэрээгүй. Царс модноос зайлж айл. Тэгвэл царс мод надад бяцхан үрнээсээ хайрлаж, үрийг нь би гахаад аваачиж өгье. Гахаа надад хялгасаа өгч, би дээс томоод усанд ойтсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж гуйжээ. Хэрээ тухтай суусаар "Сайхан шин өндөг авчирж өгвөл чинь царс модноос зайлж одъё" гэж гин. Царцаа дахиад л тонтонхон, бонтонхон үсэрсээр дахиад хурж очоод "Тахиагүй, өндөг хайрл. Өндрийг хэрээнд аваачиж өгье. Тэгвэл хэрээ царс модноос зайлж одоод царсгүй, бяцхан үрнээсээ хайрлахад нь гахаад аваачиж өгнө би. Гахаа надад хялгас өгч, хялгасаар нь би дээс томоод усанд ойчсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Дахиад өөдөөс нь ширтээд "Шар будаа авчирч өгвөл чинь өндөрнөөсөө хайрлая да" гэж гин. Царцаа цааш үсэрсээр будааны байшинд хурж очоод "Байшингүй, будаа хайрлаач. Тэгвэл чинь дахиад аваачиж өгөөд өндрийг нь авна. Өндгөө хэрээнд аваачиж өгвөл өвгөн царснаас хэрээ зайлж одоод царсгүй, бяцхан үрнээсээ надад хайрлахад нь гахаад аваачиж өгнө би. Гахаа надад хялгас өгч, хялгасаар нь би дээс томоод усанд ойчсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Байшин. "Огод нь тал бүрээс минь мэрж химлээд амраахгүй нэ. Шалавхан шиг очиж хилээд байлгуул чинь шар будаа чамд өгье" гэж гин. Царцаа дахиад тонтонхон, бонтонхон үсэрсээр огтонтой очиж уулзаад "Огдонгүй. Одоохон байшингаас зайлаад өгнө үү? Тэгвэл чинь байшин надад будаа өгч, будааг би дахиад өгнө. Оронд нь дахиад өндөг өгч, өндгийг нь би хэрээнд өгнө. Хэрээ өвгөн царснаас зайлж, царсгүй, бяцхан үрнээсээ надад хайрлахад нь би гахаад аваачиж өгнө. Гахаа надад хялгас өгч, хялгасаар би дээс томоод усанд ойчсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Огод нь өөдөөс нь хараад "Огод нь барьж дайрхаа болриж муурт хил. Тэгвэл чинь байшин мэрж малтхаа бай" гэж гин. Царцаа дахин цааш үсэрсээр муурт дөхөж очоод "Муургүй. Огод нь битгий агнаж үзээч. Тэгвэл огод нь байшин мэрж химлэхээ болж, байшин надад будаа өгөөд, будааг нь би дахиад өгөөд, дахиад надад өндөг өгч, өндгийг нь би хэрээнд өгнө. Хэрээ өвгөн царснаас зайлж, царсгүй, бяцхан үрнээсээ надад өгч, үрийг би гахаанд аваачиж өгнө. Гахаа хялгас өгөөд, хялгасаар нь би дээс томоод усанд ойчсон шоргоолж дүүгээ татаж гаргая" гэж михийн гуйжээ. Муур царцааг ширтэж "Одоохон сүү авчирч өгвөл чинь огд нь барьхаа бай" гэж гин. Царцаа бас л тонтонхон, бонтонхон үсэрсээр үнэтэй очиж уулзаад "Үнээгүй. Сүү хайрлаач. Өгсөн сүүг чинь мууранд аваачиж өгвөл огд нь агнахаа болно" гинэ. Тэгвэл огд нь байшин мэрж химлэхээ болж, байшин надад будаа өгөөд, будааг нь би дахиад өгнө. Оронд нь дахиад надад өндгөө өгч, би хэрээнд өгнө. Хэрээ өвгөн царснаас зайлж, царсгүй, бяцхан үрнээсээ надад хайрлахад нь гахаад аваачиж өгнө би.
Дахай надад хялгас өгч. Хялгасаар нь дээс томоод усан дойчсон шоргоолж дүүгээ татаж гаргая гэж михийн гуйжээ. Үнэ өөдөөс нь хараад сайхан өг савчруулж чинь чамд сүү өгье гэж гин. Сарцаа цааш томтхонохон бунтхонохон үсэрсээр явж өргөн сайхан талаас өв савчирч үнээнд өгөхөд үнэ үнэхээр сайхан сүү хайрлжээ. Сүүгээ муурн даваачиж өгсөнд муур хулган агнахаа байжээ. Муурнаа сайхаа байсан хулган байшин сав мэр чимхээ байгаад байшин будаанасаа өгчээ. Будаагаа дахиан даваачид дахиа өндөг өгөв гин. Өндгөө аваад өнөөх хэрэндээ өгөхлөөр хэрээ царснаас цааш зайлжээ. Царс мод бяцхан үрнээсээ өгч өнөөх хүрийг нь гахаа даваачиж хялгаснаас нь баахныг авчээ. Гахаан хялгасаар аятайхан гихчийн дээс томоод аваачиж усанд тавиад. За шоргоолжоо дүүмэн бариарэ гэжээ. Мань шоргоолж гахаан хялгасан дээснээс санд минд барьж авахад сарцаа шоргоолжоо иргэн дээр гаргажээ. Уснаас гарсандаа баярлаж баахан нарлаад гангар гунгар гэсээр цаашаа алхаж гин.